Богд хаант Монгол улсын тагнуулын зүтгэлтэн Егүүзэр хотогт галсан даш. Тагнуулын байгууллагын 100 жилийн өд зориулсан энэ удаагийн дугаартаа Богд хаант Монгол улсын тагнуулын зүтгэлтэн зүүн өмнөд хязгаарыг тохиноолох сайд Егүүзэр хотогт галсан дашийн тухай өгүүлж байна. Олон өргөгдсөний 3 дугаар оны 6 дугаар сарын 30-нд Богд хааны царилгаар Егүүзэр хотогт галсан дашийг Монголын зүүн өмнөд хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдаар тохион томилж, хязгаарыг тохиноолох сайд номч мэргэн хутагт эрдэнийн гэгэн хэмээх цол шийтгэн өргөмжлөхдөө тагнуулын мэдээлэл цуглуулах, зохион байгуулах үүрэг даалгавар хүлээлгэсэн байна. Тэр нутагта сайдын яамыг нээсэн тухай бичигтэй. Бие төрөлхийн мунхаг бүдүүн сурсан төсөөлсөн эрдэм чадалгүй бөгөөд оролцсон тушаал маш хүнд тул осолдон цалгардуулуу зай хэмээн айн болгоомжлон. Гагцхүү хязгаарын элдв хэрэгт чин хэмээх сэтгэлээ гүйцэтгэн хүчнээ дуусган зүтгэж түгээмэл хишигт түмэнтэй нэгэнт хариулан богд эзний туйлын таалалд нийцүүлэхийг хичээсүгэ гэсэн нь буй. Хязгаарын ардуудыг ухуулж манжийн эсрэг босгох, нутаг залгаа өвөр Монголын олон чуулган хошуудын эрх баригчдтай холбоо тогтоож Монгол улсын бүрэлдэхүүнд дагаар оруулах, зүүн өмнөд хязгаар нутгийг Манж хятадын халдлагаас сэргийлэн хамгаалах үүргээ нэр төртөө биелүүлж байна. Тэрбээр Монгол хятад манж төвд хэлнээ гаруй нэгэн байсан гэдэг. Энэ бол бэлтгэгдсэн тагнуулын ажлын туршлах дахиуныг зохих албанд тавьсан хэрэг байна. Егүүзэр хотогт өмнө нь богдын зараалаар тусгай үүрэг гүйцэтгэж Япон улсад явж байсан баримт бий. Үүнд баярын самдан зайсан 1937 оны 9 дугаар сарын 27-нд 63 настайдаа баригдаад байцаагдахтаа миний бие үүний урд 30 гаруй насндаа 1903 оны орчим Егүүзэр хотогт галсан дашийн биеийг дагаж газар орны байдал үзэхээр зүүн урд зүгт гарч Япон улсад шууд биесээр очихоор явж мөн улсын Полоржи хэмээх төмөр замын буудлын газар очиод тэндээс вагонд сууж цааш гадаад далайн зах дээр байгуулагдсан Япон улсын төв нийслэл Токио хотод хүрэлцэн очиж мөн хотод 5 унтсан болоо. Энэ хот дээр 5 унтах завсар Япон улсын дээд албан газрууд нь Егүүзэр ламын биеийг ихэд цайлж энд тэнд аваачин будаалгуудыг явуулсан болоо. Миний бие тэр үед Егүүзрийн дагалдагч болон түүний тоогоог барьж явсан болно. Өөр ямар ажил хийснийг тэр үед мэдээгүй нь үнэн бөгөөд харин самдан миний бие өөрийн нүдээр Япон улсын байдлыг үзэж танилцсан гэжээ. Энэ баримтаас үзэхэд Егүүзэр хотогтыг богдож явсан дам хотогт Япон улсад илгээж улмаар Аз тивд орших дэлхийн том гүрэн түүний нийслэлийн байдалтай танилцсан Монгол улсын тусгаар тогтнох зүйл хэрэгт тэдний засгийн газар ямар байр суурьтай байхыг тандаж байсан гэж үзэх талтай. Дүүнчлэн Егүүзэр хотогт өвөр Монголын олон чуулган хошуу тэдгээрийн сүмдэд байнга залгдан ном тавьж байсны дээр өвөрлөгч нар түүнийг ихэд шүтэн биширч мөргөлж тэндээс олноор ирдэг байсан зэрэг нь уг албан тушаалын халахвчаар тагнуулын мэдээлэл цуглуулах өргөн бололцоог бүрдүүлж байна. Амбажингийн дамб гэгч хүн түүний нэг зарлага нь болж байсан бөгөөд өгүүлэхтэй. Сүүлд би сайдын яамны зарлага гэж бараг мориноос буух завгүй явлаа. Хүрээний бичиг өвөрлөгч чуулганы хошуудаас ирэх явах цэргийн яам гомбичим авуужив нарт явуулах бичиг гээд өчнөө дөчнөө дугтуутай бичиг цовно. Өвөр Монголын чуулган хошуудын ноёдод хүргэх бичиг байсхийгээд ирнэ. Хэмээсэн бол залуудаа Егүүзэр хотогтын хийдэд шавлан сууж байсан даржаа гэгч ламхаа сайд болоод төрийн албаныхаа талаар нэлээд анхаардаг байсан байхаа. Манай хийдийн 2 залуутар лам гинэт алгуулсан. Бид тэднийг нэг тийш баримтлагдчихтэй гэж ярилцдаг байсан. Гэтэл удалгүй тэд буцаад ирэхэд хүмүүс Егүүзэр ламхаа тэднийг сундай сүм хүртэл бадарчлуулахаар явуулсан гинлээ. Цаанаа нэг учиртай байсан биз гэж шивэр авир ярилцдаг байсан. Одоо бодоход хөлийн чандад тандалт хийлэхээр явуулсан байжээ. Манай сүм дээр өвөрлөгчөөс ирж суурьшсан нэг лам байсан. Тэр лам энд тэнд нуугдаж мирааж явдаг тул лам нар мираадаг гэж хож өгсөн. Түүнийг ламхан хэлснээр осор шанцдав сүмээс хөөсөнд гүгээд явсан гэдэг. Тэр лав зүгээргүй ид байсан байх л даа гэж тус өгүүлсэн нь
Егүүзэр хотогт улс төрийн ажлыг тагнуулын мэдээлэл цуглуулах ажилдаа чадамгай хослуулдаг байсны илрэл байжээ. 1915 оны 3 улс гарын үсэг зурсан Хяактын гэрээгээр Өвөр Монголыг хятадын мэдээлэлд оруулснаас хил хязгаарын байдал тайван биш болсон нь хотогтын ямархан удирдагч вэ гэдгийг шалгах томоохон шалгуур болсон юм. Тэрээр Өвөр Монголын ноёд Монголоо даган хошуугаараа орж ирнэ гэсэнд болгоомжилж магадгүй араас нь хятад цэрэг шалтгаалan довтолж тусгаар тогтнол аюул учирч болзошгүй гэдгийг ч тооцоолж байв. Зүүн хязгаардах цэргийн сайд Хичээнгүү Баатар Гомбидчингээс илгээсэн бичигт сайдын егүүзэр хотогт танай газраас элчдор авахуулн надад илгээсэн бичигт идэвгээ харчин захар ба гамин цэргүүд эвсэн нийлэлдэж халахлууга байлдана. Өвөр Монголын зостын чуулганы маажингаагаас Дэлхийн дайн гарч хятад дотроо самуурч буй энэ үед Япон улс руу элч төлөөлөгч илгээхэд нэн тохиромжтой байна гэх зэрэг албаны болоод тагнуулын ил болоод нууц бичиг захидал тасралтгүй ирж байсан нь түүнийг маш хариуцлагатай эрч хүчтэй ажиллаж байсны нотолгоо юм. Хязгаарыг эрхэлсэн сайдын хувьд егүүзэр хотогт тагнуулын үйл ажиллагааны талаар зөвхөн төвөөс хараат байсангүй өөрийн сүм хийд дээр түшиглэн тагнуулчдыг бэлтгэх, илгээх, байршуулах ажлыг давхар зохион байгуулж шаардлагатай мэдээллээр хүрээний засгийн газрыг ханган басгүй тэндээс нууц удирдамж авч байжээ. Дээрх учир холбогдлоор егүүзэр хотогт Монгол улсын төрийн бодлогын эрен дээр торгон хилийн хайчин дээр байжээ. Монгол улсын нэгдэл, нягтрал, аюулгүй байдлыг хангах талаар хязгаарын сайдаас явуулж байсан бодлого, үйл ажиллагааг хятадууд зүгээр хараад сууж байгааг нь мэдээж юм. Тухайн үед Дундад Иргэн улсын засгийн газар халахын Цэцэн хаан аймгийн өмнөд нутаг Хурцван Түдэнгийн хошуу егүүзэр хотогтын шавь нарыг түрэмгийлэх талаар ичнэ бодлого явуулж байв. Олноо өргөгдсөний 4-р оны 100 их нутгаа хятадаас салгах хүсэлтэй Өвөр Монголын зэвсэгт тэмцлийн тэргүүн жанжин гүн бавжуун цэргүүд хүчин мөхсдөж Монголын хилд нэвтрэн орж егүүзрийн хид рүү түрэгдэн ирэхэд хойноос нь нэгсэн хятад цэргүүд егүүзрийн хидэд цөмрөн оржээ. Долнуураас ирсэн хятад цэргийн захирагч егүүзэр хотогтыг урвуулж авахын тулд таны би гадаад Монголын богд хааны зарилга зүүн хязгаарыг дагуулan тохинуулах сайдын тушаалыг гүйцэтгэж байгаа тул манай Дундад улсаас дотоод 6 чуулганы сайдын тушаал нэмж өргөмжлөөд үүд харилцан найрандж газар орны самууныг арилгаж олон ардыг цогнуурсны зовлонгоос гэтэлгэж амар төвшин амьдрахыг эрмэлзэн гэхэд хутагт төрийн хэрэгт оролцохгүй шашны мөрхөөх эрмэлзэлтэй гэдгээр шалтгаалж татгалцсан байна. Иймд түүнийг сүрдүүлэн айлахын тулд хэдэн хүний хамт баримтлан авч одсон байна. Шүүхийн яамны сайд богдын зарилгаар Бээжинд очиж богдоос егүүзэр хотогтыг элдвдор сайтрах харгалзан хамт дагуулan ирвэл зохино гэснээр 1916 оны цагаан сарын 17-ны өдөр хүрээнд шүүхийн яамны тэргүүн сайд Цэцэн хаан Наваанцрын цэргийн яамны дэд сайд Жамин Доноо нартай цугирж өмнөд хязгаарыг тохинуулах сайдын албаа дахин гүйцэтгэж эхэлсэн байна. Ийм суллагдахад богд Жавзандам хотогтын нэр нөлөө хүчин чармаалтаас гадна Дундад Иргэн улсын ерөнхийлөгч Юан Шикай егүүзэр хотогтыг бишрэн хүндэлдэг Оросын томчуулаас эмээж болгоомжлохдоо ийм шийдвэр гаргасан гэдэг. Харчингүн Бавжоос 1915 оны хаврын шин дээр хүрээнд дэлгээсэн бичгтээ өршөөлт бүрэн эрэхт сайдууд танаа ёслов. Урд егүүзэр ламаас Герман улсын 2 хүн хятад Монгол хүний хамт манай цэргийн хорооноо ирж түүний дорд түшмэттэй учирч Оросын төмөр замыг эвдсэгүй хэмээсэн бичээс буй. Үүний учрыг лавлбал тухайн үед дэлхийн дайнд хоорондоо тулалдаж байсан Германы эзэнт улсын зүгээс Манжуур руу тагнуул төлөөний этгээдээ явуулж улмаар Бавжовыг өөрийн талд элсүүлэн шан харамж өгч Оросын эсрэг ашиглах гэхэд егүүзэр хотогт Бавжовтай холбогдсон энэхүү ажиллагааг таслан зогсоосон байдаг. Энэ бүхнээс үзэхэд егүүзэр хотогтын улс төр тагнуулын ажиллагаа олон талтай ээдрээтэй байжээ. Бавжов гүн егүүзэр хотогт хоёрын харилцаан дээр хятад Германы худалдаачид тоглох гэж оролдоод бүтлгүйтсэн тохиолдолч цөөнгүй байжээ. Ардын засагт нутгорноо сайн мэдих ард олны бишрэл хүндэтгэлийг хүлээсэн нөлөө бүхий хүн хэрэгтэй байсан нь егүүзэр хотогт байв. Иймээс егүүзэр хотогт хүрээнд морилон ирж шин засгийн удирдлагууд түүний дотор ерөнхий сайд бодоотой уулзсан 1921 оны наадмын дараахан
зүүн өмнө хязгаарын сайдын модон тамгыг хүлээлгэн өгч ардын засгийн мөнгөн тамгыг хүлээн авсан байдаг. Улмаар улсын зүүн хязгаарт самуун гаргасан хятадын дайралд Захрын Жодовжав, Харчин Бавуужав, Найданжав вангийн хүчний элдэв түүэн зэргийг арга ивээр зохицуулах намжаах үйлсэд сэтгэл итгэл харамгүй зөвтгөжээ. Тухайлбал гүн Жодовжав нарын удирдсан 2000 илүү цэрэг 1921 оны 100 авгын сандуу сүмийн чиглэлээр Даргангийн хээр талын хошуудад халдахаар тэмцэж яваа тухайг Эгүүзэр хотогт тандж мэдээд хязгаарын цэргийн сайдыг Цэцэн ханыг тохиноолох сайдтай хүчин хавсарваас дийлэх учиртайг ятхан мэдэгдэж хэл хязгаарын үүмэн самууны үеэр ардын намын бомцсэнд дуугаржав гомбичин нарын цэргүүдийг сүм дээрээ хоол хүнс ачаа унлгаар хангаж бүхий л боломжоор тусалж байв. Хожим энэ тухай ардын хувьсгалын партизанууд дурсан ярьсан нь олонтоо. Эд хөрөнгө эрх мэдлийн хувьд Баян Хэмбугайч 3 төрд нүүртэй гэдэг утгаараа бус Монголоо гэсэн сэтгэл байгаад нь хутагт тогтсон засаглал бүхнийг дэмжиж байжээ. Гэвч Эгүүзэр хотогт хязгаар нутагтаа үлэмж нөлөөтэй байсанд цаашаагаан урууж бидэнд гай тарж магадгүй гэж хий хардсан ардын намынхан айдсаан дийлэлгүй эцэст нь галсан дашийг дуудаж 1929 оны намрын жихэн өдөр нийслэл хүрээнд авчирчээ. Тэдний ямар санаа агуулж буйг хотогт айлгт гадарлсан байсан ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Дотоодыг хамгаалах газар 1929 оны зунаас тайж Эрэгдэн давгийн эсэргүү бүлэг гэгчийг илрүүлэн устгах ажиллагаанд шуудран орохдоо Эгүүзэр хотогтыг түүнд холбогдуулан хэлмэгдүүлэх шалтгаан болгожээ. Гэвч Эгүүзэр хотогт засагтар ард олондоо буруу саналгүй бурхан болсон нь түүний өчиг байцаалтан дээрээс ч тодорхой харагддаг ажээ. Тэрбээр энэ засаг хэвээр тогтохоос сайнсан гэж бодохоос өөр зүйлгүй. Мөн тусгаар улс байгаасай гэж санав. Энэ засгийн ялгаврыг гаргаж хэлж мэдэхгүй хэмээгээд Эрэгдэн давгийн зэрэг хүн тийм хэргийг бүтээж яаж чадах вүлээ? Би ч газар цагдаа цэргүүд байхад хэрхэн яаж нэвтрэн гарах? Мөн гараад хүрсэн нь тэр газар хүлээн авах хэсэг нь ямар билээ? Юу бодож чингэж явсан хүн билээ? Өөрийгөө зовоосон байгаа да. Энэ хэргийг зохих газраас мэдээлгүй гаргаад хэргийг бүтээвэл ард олонд гай болно хэмээн өдсөн байна. Энэхүү хэлс хэргийг бүгд найрамдах Монгол ард улсын дээд шүүх хянан 1990 оны бүгд хурлааран хэлэлцээд Эгүүзэр хотогт галсан дашин хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө өөрийнхөө оюун ухаан бие хүчээ шавхан зүтгэсний эцэст амиа өргөсөн Дорнод Монголын зарилгаар зарсан сууд хүмүүн зүүн хязгаарыг элбэн тохиноолох ачид мэргэн цорж чин бишрэлт зам бадарсан эрдэн мэргэн хам ялгуулсан чин зүтгэлд Эгүүзэр хотогт галсан дашийн төрийн эл далд албанд хүчин зүтгэсэн замлаас товчлон өгүүлвэс ийм буюу эх орончдын түүх үргэлжилсэн.